За 70-ыг алгасцсан. Тэгээд нөгөө ихний 100 бодлогоноос ер нь бүгднгийн ямар нэг байдлаар бодчих гэж бодлоо л доо. Ер нь одоогийн байдлаар нэг сүүлийн 99 хүртэл ботцсон байгаа. Тэгээд алгассан бодлогонууд нь ямар нэгэн шалтгааны болмоос алгасаа яваад ирсэн. Гэхдээ одоо яг хөө ихний 100 бодлогоо ямар ч байсан л гэсэн бодоод бичлэг хийчихэл гэж бодлоо. Тэгээд 70 дугаар бодлогыг алгассан байна. 70-ыг бодъё доо. Гэхдээ нэг ингэсгээд өрхөцсөн байгаа. 69-ийг бидний бодсон бодолтойд байж юм л да. Тэгээд 69 болохоор нэг юм гараад байна л та. 70 нь болохоор төстэй юм шиг. За 69-ийг нэг харъя. 69 за төөшөнт байна тий. Тэгээд N-ийг нь төөшөнтөд нь хуваагаад фигюр нь фитондоо хуваагаад тэгээд максимум нь болоод тах шиг байна тий. За тийм л юм байна. Сая хүртэлтэй. Сая хүртэл ингээд яг энэ нэг хуваагчдыг нэг сав руу хийж байгаа хэвээр. Тэгээд хэсэгдэл аваад сонгоод дугаартай хуваагчдыг нь хасаад нэг тиймэрхүү юм байт юм да. Тэгшүүдийг нь нэмээд. Тэгэл батцсан юм байна л да. За 70 нь одоо 70-ыг би бодохгүй орхисон байна л да. Тэгсэн чи яатсан юм бол за тоошонт байна тий. А 10 сая хүртэл гэхээр энэ ажиллах нь ажиллахгүй юм тий. Юу лээ 10 сая. Гайгүй гарч л шүү дээ. Тэгээд одоо ингэх нь шүү дээ. Яг зүгээр санаа нь юм биш үү? 10 сая хүртэл 10 сая хүрэх хүн байна тий. 10 саяас бага N-ийн хувьд энэ цифруудын permutation гэж байна шүү дээ. Цифруудын permutation буюу цифруудын сэлгэмэл гэсэн үг шүү дээ. Цифруудын сэлгэмэл өөрөөр хэлэх юм бол 1 7 8 9 тэг гэдэг цифрүүд яг энд байж байгаа тий. Байраас үлдсэн гэсэн үг шүү. Ямар нэгэн байдлаар. За
Тэгэхээр 10 саяас бага A-ний хувьд тухайн A-ний фитон өөрийнх нь сэлгэмэл байдаг. Өөрийнх нь одоо цифруудын сэлгэмэл байдаг. Тим тоонууд дотроос энэ харьцаа нь хамгийн бага байх. Минимум байх. За энийг хэд гэж хөө. За гэж ийм амар юм гарахгүй л үү те. Гарах юм болов. За энийг хасах нэг гэж л да. Хасах нэг гэж. За тэгээд хэсэглээ игээд коэффициентээ олно. Коэффициентээ олохгүй. Энд нэг нь хэрвээ фитон N-ийн юг төглөө хэсэглэл гэдгийг чинь permutation сэлгэмэл нь мөн үү гэдгийг шалгадаг те. N болон F2. Сэлгэмэл нь байвал гээд за тэгээд асхныг байвал ахны утга гэсэн үг шүү дээ. За одоо энийг нэгтгэж шүү дээ. За би нэг ийм if бичих гээд байгаа байхгүй. Ямар if бичих гээд байгаа вэ гэхээр за нөгөө бодолт нь бол энэ шүү дээ тий. Фигээ оллоо. Би 69-ыг бодцсон учраас шууд явж шүү дээ. Фи тагаа оллоо. Энэ буруу. Фи тагаа оллоо. Тэгээд энд олж байгаа шүү дээ. Тэгээд фитон n таны сэлгэмэл гэдэг шаардлагыг хангаж гэнэ гэж шалгадаг функц чинь. Тэгээд тийм байвал тэнгууд коэффициентээ олоод коэффициент буюу энийг олох нь шүү дээ. N-ийг баах нь F-ийн. Тэгээд бид нар ямар нэгэн тийм сэлгэмэл хизээч олоогүй байгаа анхны тохиолдолд бол бидний олсон хамгийн ихний утга бол юу ань гэсэн үг шүү дээ. Жишээлбэл нэг оронтой тоон дээр бол байхгүй юм байна тий. Жишээлбэл за тэгээд тэрийгэ шууд өгч нь үгүй бол минимум утгыг өгнө гэсэн. Тэгэхээр энийг одоо энийг энд тавьчихна гэсэн үг шүү дээ. R ингэж шүү дээ. Энэ бол ойлгомжтой л ах л та. Ингэж байгаа гэсэн үг шүү дээ. Ямар ч ийм нөхцөлийг хангах тоо олдог байгаа ш тэхэндээ. Тэгээ нэг тоо олчих юм бол тэр бол манай хариу мөн гэсэн үг. Тухайн агшин хүчлэх. Тэгээ түүнээс хойш хариу олох болгондоо одоо тухайн агшинд олдсон байгаа шийдээсээ бага байна уу гэдгийг шалгаж байгаа гэсэн үг. Тэгээд энийг нэгтгэхэд ингээ бичиж хэлж байгаа юм л да. Нэг if дотор ингэж болох байлгүй. Нэг жижиг оптимизм юм да. За ингээл болчих. Одоо энэ функцийг хичээл болчихно л да. Код маань амж жоох удаан л ажиллаж байна. Гэтэ нөгөө 1 минутынхаа дөрөнд багтаж байгаа юм ч таах үү. За A B-ийн permutation болж байна.
За энийг яаж шалгах вэ? New permutation энэ болж гэнэ үү? Flag mark юм хийжүүл бараг болох юм шүү. Яаж шалгах вэ? За санаа бол энэ шүү дээ. A1, A2, A3 гэх мэтчлэн AK тоо байгаа. Тэнгүүд B1, B2, B3, BK ийм хоёр тоо байгаа. Энэ цифрүүд нь гэсэн үг. Тэнгүүд бид 10 цифр өгдөө шүү дээ. Тэгэхээр тэг 1 2 3 4 5 6 7 8 9 цифрүүдийн тавьж агаад тэг хэдэн удаа орсныг тоолоод 3 тэг. За энэ тооны юу тавьчихсан л да 8709 тэ. 8709. Энэ тооны хувьд тэг бол 1 орсон байна. 1 бол 1 орсон байна. Тэг гэж байгаа. 7 бол 1 орсон, 8 1 орсон, 9 1 орсон. Нэг ийм тоо гаргаад авчин тэ. Дараа нь энэ 79 хана 79 180 79 180 дээр бас яг нэг юм хийгээд авчих واخгүй. Хийж аваад тэгээ энийг тоо болгоод энийг нэг 10 онтой тоо болгочих шүү дээ. Энэ 10 онтой тоо болно шүү дээ. Энийг тоо болгоод энийг ямар тоо гэх юм. Би чинь сая AB гэсэн шүү дээ. Тэгэхээр энийг A-гийн юу гэж хэлэх юм? Юу гэдэг вэ энэ чаа? Тэр хөрхөн map завчих юм. A-гийн map гэдэг энийг B-гийн map гэдэг ч юм уу. Тэгээ A гişээ mapлчихж байгаа байхгүй юу? B гişээ маплал. Энэ хоёр тэнцүү байвал цифрүүд нь адилхан гэсэн үг шүү дээ. Бүх цифрүүд адилхан тоотой орсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр сэлэмэл нь болно гэсэн. Тэгэл A map B map хоёроо тэнцүү байныг шалгана шүү дээ. За нэг иймэрхүү л бодолт байж болох хаа. Тэгэл бодчих. За тэгэхээр map-ыг авдаг. Тооны map-ыг авдаг нэг функц чи. За 10 тоо гэдэг чинь long байх юм тий. Long get map гэж. Энд 10 сая гэдэг ч үлээ. 10 сая. Энд ч тий. За нэг x гэдэг тооны map-ыг нь авдаг. Тэгээд энэ гоо ингэж шүү дээ. Get map A тэнцүү get map энийг нь бодоод олцдог функц ч гэдэг байхгүй дахиад тэгэнгүүтээ get map B гэж тэнцүү байвал ингээл болно шүү дээ. Тэгээ энэ is permермэ болчихдоо. Энийг аваад эндэл map тавьчих. Ингээл бол. Наад тэгээ is perm гэж зур map-ын буцаад функцэл биччихье. За тэгэхээр ингэн нэг ийм функц байх юм байх нь л дээ. За юу гэдгийг z хичээл та тий. Энд z цифр болгоно бичнэ шүү дээ. Тэгээд манай map нь одоохондоо тэг байгаа. За тэгээд
Эхлээд бүх утгын тэг болгоно. Би энэ глобал хувьсгчдыг тэгэр эдгээр чи эхлээд тэг байдаг шүү дээ. Глобал хувьсгч учраас энэ гадна талд байгаа. Функц дотор байгаа иймэрхүү хувьсгч нар бол ер нь бол санахаа хог байх магадaltaй. Тэг ер нь бол тэг байхгүй л байт юм дөө. Сони утгатай байдаг. Тийм болохоор анхны утгын ийм локал хувьсгч дээр энэ бол локал хувьсгч байхгүй. Тэгэхээр локал хувьсгч дээр анхны утгыг нь заавал өгж явах хэрэгтэй. C дээр л тэгдгээ. Локал болдгоо юм билээ. За X маань биднэрт юу хэрэггүй те. X нь биднэрт хэрэггүй учраас. За одоо хамгийн сүүлийн цифрыг нь тоолол дарж хаяал, тоолол дарж хаядаг гэсэн үг шүү дээ. X хамгийн сүүлийн цифр чинь тэгээд ингээд тэгэнгүүтээ ингээд за тэг болчих واخ те. За цифрүүдээ бүгдийг тоолоод ийшээ хийчлээ гэсэн үг те. Ямар цифр хэд орсон бэ гэдэг. Одоо ингэж шүү дээ. Ресиг тэнцүү ресиг үрчгэн 10 нэмэх нь ай. Тэгээд за ингэж болчих واخ та. Bitmap маань энэ маань ажилладаг багт. Би ч ер нь их алдаатай авчдаг. Ямар ч хэсэл энийг дарахад нэг алдаа гарах баг. Тэгдэм да. Энд чинь N-ийн тоошонд фито. Энэ хэр удаа ажиллаж байгаа юм л да. Сол N сол коф. Нэг 10 секунд болж байна. Хамгийн бага нь 83 19 823 гэж тэ. За гацсан л байна. Энэ хэр удаа ажиллаж байна харъя. Энэ бодлогыг бол нэг амар яг энэ хугацаанаас амар төрөгсөх арга айгу бага баха. Би энэ дээр хэсэгл хийхгүй үг нь бодож болдیں۔ Тэгтээ тэглээгээд нэг ялгаа гарахгүй хаад. За минутнаас хамаагүй бага юм чинь. Ингээл энийг бодолт хэл тооцчихъя. За 70 дугаар бодлогыг бодлоо. Одоо ер нь штэ надад нэг юм миний нөгөө YouTube-ийн хуудсан дээр нэг онгорхой цоорхой ганц хоёр бодлогод байгаа. Тэднийг нөхөж бодвол 100 дугаар бодлого ч гэсэн нэг тийм сонио математикийн бодлого байлээ л дээ. Тэгээд одоо ямар ч хэсэл ихний 100 бодлогыг яаж хийж байгаа л яа нэгдэг лээ. Буруу харж уйлж байгаа л ямар ч хэсэл бодно да. Бодгоч бодцсон л та зүгээр. Яг програмчлалын бодлогод бол биш л дээ. Одоо юу гэдэг юм сурах хэмжээний бодлогод бол биш л дээ. Миний хувийн би тэрийг хүн заахаар хэмжээний бодлого биш байхгүй юу? Хүн өөрөө тэрийг хийвэл их зүгээр тийм бодлогонод байгаа. Хэрэгтэй гэж үзвэл. Бусад миний одоо яг одоо хүртэл хийсэн байгаа бодлогонод бол шүү дээ. Тэднийг бол ямар нэгэн байдлаар хүнд ингээ заагаад өгчих нь миний сонирхол байгаа байхгүй юу? Програмчлалын одоо энэ алгоритм маань data structure гэдэг байна шүү дээ. Тэрний санаанууд орж байгаа учраас би тэр бодлогонуудыг бодож залуучуудад зааж өгөхийг хүссэн байхгүй юу. Тэгт тэгэл бодно да. Одоо жишээл миний орхисон бодлогонууд донтож байгаа. Би орхисон бодлогонуудаа түрүүн бичсэн. Энэ бодлогонууд үйл хэлдэг. За энийг бол ингээд далд оруулчлаа л да. Одоо энэ Diophanty тэгштгэл Пэлийн юу гэдэг лээ. Пэлийн томьёо байлаа. Энэ минийг бол зүгээр тэр яг томьёог нь бичээл зүгээр шууд тэтгэм мөр болно. За покерыг хийнэ. За сонирхолтой жоохон
яшигтай л авах. Нэг покер хайн харьцуулдаг. За энэ гурвалжин дээр бас нэг юм байгаа. Энийг динамик програмчлалын бодлого орхигдсан байлээ. Энийг гоё бодно. Энэ хоёр л ч гоё бодлого. Энэ хоёр бодно. Тэгээ монопол байна. Энэ бол магадлалын. Нэг бол би за юугаар бодлоод. Монте Карло гэжсэн баг шүү. Монте Карло эксперимент. Би энэгээр хийх гэж үзсэн. Тэгээд гайгүй болоолох шиг өссөн шүү дээ. За энэ минь одоо юу вэ? Яхан бас за энийг би бодно. Бодод авчих юм байхгүй дээ. Энэ амар амархан бодлого байсан баха. 69 89 би яг 70-ын дараа яг дараа нь 89-ыг бодно. Бодох ч байх тий. Энэ ч амар амархан. Амар амархан бодлого. Нэг бодно. За тэгэл эднэрийг бодоод дуусгаад 100 орчихсон шүү дээ. 100 маань байгаа лээ. Arranged probability. Айнаас айгуу гоё бодлого. Тэгтээ жоохон математик. ийм хитэн бодлогонууд болсон. Сая 70-ыг цаашлуулсан. Одоо хитэн бодлого байна. 14 бодлого л байна. 14 бодлогоноос чингтүүлээ. Энэ бол гоё бодлого. Энэ бас гоё бодлого. Энэ ч бас гайгүй бодлого. За энэ бол бас яах вэ? Амар амархан зүгээр жоохон бичиглэл ихтэй. Бус тэгээд энэ үлдснүүд нь бол дандаа тэгэл нөгөө нэг математикийн суурь бол шаардаад байгаа байхгүй юу? Математикийн суурь мэдлэг тэгж санагдаад байна да. Энэ ч гэсэндээ амар магадлалын бас нэг хөөрхөн онол шаардсан л бодлого. За тэгээд одоо 14 бодлого л үлдлээ дээ. Юу ах вэ? 14 бодлого чинь яг хийх юм бол амжилт гэвэл энэ онд л амжих баг. Тэгээд дараа нь дуусаад ийшээ орох санаа нь. Эндээс ганц хоёр бодлого бодох санаа байна. Гэхдээ бүгдийг нь бодохгүй. Зарим нь л. За эсвэл зүгээр юу хийсэн ч болно дөө. Python майtны ганц хоёр хичээл оруулж болно дөө. Python хичээл оруулж болж байна. C# байж болж байна. Яг практикал тий асуудал шийдвэрлэх төвшөнд. PHP байж болох бах. Эсвэл юун дээр юу гэдлээ. JavaScript ч байж болох тий. Сервис чиж болох тий. Сервис хичээл тэгснэ. Янз асуудал шийдвэрлээл. Тиймэрхүү юм чинь яванд YouTube дээр хийж болох. Нэг талдаа нөгөө талдаа зүгээр гайгүй ганц хоёр багш нартайгаа ярилцлага хийж болох. Яриа аваад анаа хэдэн багш нарт нэг ч дургуцахгүй л хэлэх тий. За 70 дугаар бодлогыг бодох цороо мангаар их юм ярьчлаа. Доодохгүй төгссөн байгаа болохоор ярьчлаа. За баяртай дуслаа.